За би нэх үү. За одоо яаж сонсогдож байна? Сайн гэлээ. Зүгээр ээ нөө тий. За шүүгчийн захирамж гарлаа. Нэхэмжлийг хүлээж авахаас татгалзаад хэргийг хэрэглэхгүй болох тухай шүүгчийн захирамж гарлаа. Захиргааны эрх шүүгдэх шанал шийдвэрлэх тухай алын 111-р зүйлийн 111-ийн 1-р хэсгийн удирдлага болгож за захиргааны эрх шүүгдэх шанал шийдвэрлэх тухай алын 54-р зүйлийн 54-ийн 8-р хэсгийг баримтлан шүүхэд нэхэмжил гаргах хууль хугацаагаа хэтрүүлсэн байна гэдэг үгсээр таны нэхэмжлийг хүлээж авахаас татгалзаад болоо шийдвэрлэлээ. За учир нь яагаад гэвэл захиргааны эрх шүүгдэх шанал шийдвэрлэх тухай алын 14-р зүйлийн 14-ийн 2-р хэсэгт хэрвээ таны өргөдлийг шийдвэрлээгүй дээдсний албан тушаалтан буюу өргөдлийг шийдвэрлэх эрхлэхийн албан тушаалтанд та өргөдөл гаргаснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжил гаргах ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэрлэхгүй огт хариу өгөхгүй ямар ч хариу өгөхгүй илчүүлдэхгүй байсан бол та 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжил гарах ёстой. За газрын тухай хуулиараа тусгай хугацаа байгаа. 3 сарын дотор шийдвэрлэх гэсэн хугацаа байгаа. За энэ хугацаанаас тооцоглоор 2024 оны 12 сарын 8-ны дотор та өргөдлөө өгөх ёстой. Газрын албан шийдвэрлэх ёстой. Таны 9 сарын 4-ний өдөр сүүлд гаргасан өргөдлийг шүүхэд хүлээж авлаа нот баримтаар 9 сарын 8-ны өдөр гаргасан өргөдлийг 2004 оны 9 сарын 8-ны өдөр гаргасан өргөдлийг. За үүнээс хойш газрын алба 10 сарын 8, 11 сарын 8, 12 сарын 8 гэдэг 3 сарын дотор шийдвэрлэх үүрэгтэй. За энэ хугацаанд огт хариу өгөөгүй бол та үүнээс хойш 1 сарын 8-ны дотор захиргааны эргийн шүүхэд нэхэмжил гаргах ийм учиртай юм байна. Гэтэл энэ хугацаагаа хэтрүүлчихсэн шүүхээс энэ хугацааг хэтэрсэн байна гэж үзлээ. За хууль мэдэхгүй яваад ирсэн, дахин уулзаад ирсэн гэдэг байгаа. Тэр асуудал нь хууль мэдэхгүй асуудал нь өөрөө чинь хариуцлагаас эрх зүйн байдлыг дээшлүүлэх, чөлөөлөх ийм үндэс болохгүй юм аа. Тэгэхээр 25 оны 1 сарын 8-ны дотор та өргөдлөө өгөх ёстой байсан шүүхэд. Гэтэл 25 оны 6 сард ингээд та өргөдөл гаргасан учраас хууль хугацаагаа хэтрүүлсэн байна гэж үзлээ. За энэхүү захирамжинд гомдол гарах хэрэгтэй. За хууль хугацаагаар шүүх нэхэмжлийг хүлээж авахаас татгалзаад хэргийг хэрэглэхгүй болгож шийдвэрлэлээ. Ийм байна. За шүүх хуралдан хаалсны мэдэгдээ.